Хит хохирогчийн сэтгвэтэй гацхан өөрийнхөө өнгөөр бүх хүмүүстэй харьцдаг. Хөдөөний хуваа хичээс мухай харилцаатай. Тийм шалж замтай байдаг юм. Red flag нараал хийж болох улаандаг. Line up the dominoes, 1, 2, knock them down just for fun and you. Нэг асуудлаа хайж чадахгүй баймаа дэлгэж гаргаж ирээддэг тийм юм гэдэг. Хартай байх. хардталд би стэн амар дургүй. Голд Samsung барьдаг хүн сууны үс минь өхний завсарч юус токсик болоод ирэх юм бол red flag байна. Хуваа хичээс нь зантай дургу. Худлаа хэлэх юм уу? Юу н худлаа ярих дургу. Хэлсэндээ өрөхгүй байх. Юм ярихгүй нуугаад идэвхтэй тэрийг би өөр хүнээс мэддэг. Хотлаа ярих юм да. Худлаа байх. Ер нь бол hodlж эмхтэй дургу. Үнэн эмхтэй дуртай. Намайг хуурсан эмхтэй илүү үгүй яддаг юм лөө. Хөдөлж цаад ярих. Би тэр хүний худлаа ярьж байгааг нь мэдээд байхад тэрийг өргөжлүүлж яриад эхлэдэг буцаж дотор амар гэрчилдэг. Худалж үнэстэй дурггүй. Тэгээд бас тэрхий эгондоо дэлгэцсэн хүндэлт дурггүй. Эготой тэгээд хартай. Орой үед бүгд амар эготой эргэжтэйчүүд амар эготой санагдчихсан. Эго өндөртэй. Би ингэжсэн, би тэгжсэн, би тийм охиндоо ингээ харьцсан. Энийг хараа энэ Instagram охинтой харьцчихсэн шүү дээ. Үл тоох яг л үл хүндэгдэж штэ хүн тэгэл доошоо тийшээ хараад Зүрүүд байх. Big straight flag. Өөрөөр зүтгээд тэгээд өөрөөхөө бодсон юм а тэгээд хүн тулгадаг тийм зан л дургу. Тийм би төвхтэй өнгөрөө залуучуудтай. Өнгөрөө. Нэг тийм өнгөрөө хүмүүс л тэгж санагддаг гэх юм уу, нэг юм хийж чаддгүй, хийдгүү, гэхдээ зүгээр амар их ярьдаг. Тэгснэ өөрийгөө амар юм дөвл гэж ярьдаг. Юм би төвхтэй эго өндөртэй хүмүүс рэдлэг санагддаг. Худлаа флекстэй юм л үү. Тэгээд худлаа машин унж байгаа нэ хүн гасан. Гэсэн. Тийм хүү залуучууд байна. Жолоо урж яхад хажуурс сагаад гарч байгаа хэцүү байдаг та. Жохон итгэл алдах. мэдээж их цан Зан гэх юм уу? Одоо надтай зүгээр харьцсан юм бол одоо манай найзуудтай ч юм уу гэр бүлийнхэнтэй нэг юм хямсгар ханц царцдаг хүмүүс байдаг штэ. Олон эрэгтэй найзтай л байвал red flag гэдэг. Олон эмэгтэй дэс. Олон эрэгтэй найзтай тэгээд тэдрийг ингээд яг найз ч шүү ч болохоор ивч тэгээд тэгж хэлдэг юм болоо. Тэгээд ингээд маа найз гэдэг. Битгөө олон хүнтэй давхар харьцах юм болоо. Олон эрэгтэй найзтай гэх юм. Олон хүнтэй харьцдаг юм. Red flag гэвэл яг олон найз охтуудтай байдаг залуу. Тэгээд уурж явах үед намайг ингээд олон нийтэнд ингээд гарахгүй нуугаад байдаг. Ярилцаж чаддгүй мөртлөө бухимдаад байдаг хүмүүс айгүй хэцээдэг шүү дээ. Ер нь яг мэдээж тэнийг мэдрэмжгүй ингээд ярилцах гал ингээд тийм мэдрэмжгүй орж ирээд байл тэр нь миний буруу. Гэхдээ ингээд ярилцах гэж хичээж яхад өөдөөс ярилцаж чадаагүй мөртлөө уурлаад тийм ойлгогдсон мэдрэмж надаас нэхэд байл тэр нь чиний буруу. Ер нь хүний хийх гэж байгаа юмыг дахин хэлэхдээ үнэхээр зүй үрдэгтэй. Сэтгэл санаа тийм тайван болохгүй дээшээ ташаас савлуулаад байдаг хүн хамгийн том юм. Өөрийнхөө минь байхгүй. Яг намайг өөрийнхөө хүснээр байлгах гэдэг. Хит өөрийнхөө байлгах гэдэг тушаасан зам. Хит 50-ын хорон дээр хандах. Одоо ийм хар яар гээл хүнд ингэж тулгаад идэг. Би өөрөө тийм юм хар яар ийм тулгасан, зандарсан юмд амар дургу байхгүй. хитрхи наалдам хаах юм лөө. Би хариу өгөхгүй унцсан байх үед над руу шүн залгах. Нэг тиймэрхүү байдлаар яг клинг байхад улаандаг. Наад захын нэг эрдэм мэдлэг байхгүй байх гэдэг. Наад зүгөө санагддаг. За ер нь жоохон төлөө юм да. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн хөөрхөн гэхээсээ илүү жоохон ухаалаг байдлыг хардаг. Залууч төлтгөр бол төлөөлөх юм та. Тийм. Тиймэрхүү үйлдэлүүд дээр шууд red flag айгүй хорд үүсдэг. Бохор гутал. Гар нь уухайхаар юм болов. Шүд надад айгүй чухал санагдаад дээ. Тэгээд нэг охинтой уулзсан юм а тэр тэгтээ амар муухай. Яг ингээд бид хоёр зүгээр юм тендерээр танилцчихсан байхгүй. Тэгээд тоо үед яг тендерээр танилцж байгаа анх удаа уулзж байгаа. Шүдэн бүр яах чинь. Цэвэр цэмцгэр байдал гэж л орж иж ин. Жоохон нэг тийм өхөр санагдсан юм байвал шууд red flag. Амар чанга чимээ гаргаж идэж бодох хүн дээр болол шууд red flag болдог. Нөгөө нэг юм хоёр хүмүүсийн ялгаа онцлог гэж зүйлс байдаг шүү дээ тий. Шинэ эрэгтэй хүмүүсийг
төрөлхийн байглаасаа иймэрхүү хандлагатай, иймэрхүү зан төлөвтэй, эмэгтэй хүн бас байглаасаа тиймэрхүү зан төлөвтэй. Энэ хоёрын ялгааг ойлгож, тэ хүүсийнхаа ийм хоорондын харилцан ялгааг ойлгож хүлээж авч чадахгүй хүнтэй харилцдаг тийм хүмүүсийг Өөртөө арчиг баг. Өнхөөгүй бах, зориггүй бах. залахгүй байдаг. Ямар ч зориггүй ууж идгээс өөр авьяасгүй хүн. Арайчтай. Онцар хүмүүс байдаг шүү дээ. Хаасан. Ямар ч сонирхдаггүй юмтай байдаг хүн. Ямар ч хоббигүй. Тиймэрхүү хүмүүсээр л жоохон зүг санагддаг. Гайхдаг юм л. Одоо баяр гайгүй дээ. Нэг өөр хүнтэй тэгэл шинээр захаар явчихад байдаг л. Буудсан бол нэг тийм нэг жоохон юу гэх юм одоо. Их нэг шоу цэнгэн дийлдэхгүй хүмүүс байдаг та. Хит их нөгөө юу согтуурлаханд хэрэглэх юм болов? Уудаг юм. Тасартлаа ярихдаг. Хит хохирогчийн сэтгхүйтэй токсик мэд зүйл ажиглагдах юм бол за red flag байна да гэд харчдаг. Дахианы цээж махаа хийдсэн байна. Тийм шалжиг, тийм охин шиг гэх юм. Яг эмэгтэй өнөө гэх юм бол хитрхи задгаа бах надаа айгүй санагддаг л та. Хүнд ажиллаа байсан ч хөнгөө ажилтаа байсан ч ер нь бол ажлын Ярэ таслах. Би ярина штэ ингээд ярьж хахад шал өөр юм ярьж орж ирэх юм. Хөндлөхгүй нэг юм шиг гарвал шууд болт шүү. Үл тоох. Жогон чимээгүй дуугаа бах юм. Амар их яран дундаа амар хараалын үг оруулж байна. Би ерөн бол эмэгтэй хүмүүсээ одоо хамгийн муухай хараалын үгтэл ерөн бол маш дургу хараалын үг хэлж байгаа эмэгтэй. Өсө дотор хардсыг л хөвчтэй. хараал хилдэг. Тэгээд веб тамхитдаг. Тэгээ нэг ордны тухай яриад тэрэндээ хит итгэдэг. Зөвхөн өөрийнхөө өнцгөр бүх юмыг хардаг. Тийм эмэгтэйчүүдээс ер нь бол заагаа харилцах юм тийм юм биш. Шүлсэн их юм да. Энэ тэнд олонний газар явж байгаа шүлсэн нус цэрэг хаяад амар муухай танхаа харагддаг.